Монголын анхны популяр хамтлаг 15-наас хүрлээ. Penso a te, sto chiuso in casa col silenzio per amico, mentre la neve dietro i vetri scende giù, ti aspetta qui, vicino al fuoco. In questo inverno c'è qualcosa che non va, non è Natale da una volta nella vita, non esiste il dolore. Me llena de recuerdos de pena, de nostalgia de ayer. Estoy solo, me envuelve una fría luz de gas. Ansia caliente del amargo, virgen morena. Granada, tú tienes llena de lindas mujeres de sangre y de sol. Нюанс гэдэг үг бол их сонио үг. Цаанаа их утга учиртай хөгжмийн хэллэгийн нэр томьёо гэсэн үг л дээ. Энгийн үзэгчд сонсогчд бол бас энэ үгний талаар сайн ойлгохгүй байж магадгүй би нэг товчхон тайлбар хэлье гэж бодож байна. Нюанс гэдэг бол их юмны арга ивийг олж их зөөлөн хөвтэйхэн болгож одоо дуургах одоо ийм нэр томьёоны үг. Тэгээд нюанс гэдэг хамтлаг маань өөрөө опер сонгодог урлагийн чиглэлийн хамтлаг. Тэгээд энэ хамтлаг маань өөрөө бас энэ урлагийг Монголын ард түмэнд хүргэх, түгээх энэ чиглэлээ pop чиглэлтэй хольж өгснөөрөө илүү их бас ард түмэнд хүргэж чадсан одоо ийм хамтлаг. Тэгээд энэ ч утгаараа өөрсдийнхөө одоо тоглолтыг бол ер нь бол өөрсдийнхөө стил жанрыг попера гэж нэрлэдэг. Pop, opera гэсэн үг. Тийм болохоор нийт үзэгчид та бүхнийг нюанс хамтлагийн 15 жилийн өмнө попера тоглолтод орж байна. Бүгдээрээ хүрэлцэн ирж энэ тоглолтыг үзэж нэгэн орой өөрсдийнхөө эмоцийг мэдэрч, нюансыг мэдэрч нэгэн оройг сайхан өнгөрөөгэй гэж хүсэж байна. Нюанс 15 жилийн өмнө тоглолт. Энэ Амараа гэдэг нэртэй гадаад унаас бүрдсэн 10 дуутай юм цомог маань байна. Энэ маань одоо 2-3 жилийн өмнө гараад 3 жил болчихоо да. Бид нэг өсөлттэйгээд 2 цомог хоёулангийн зэрэг хэвлүүлээд нэг нь Монгол дуутай, нэг нь гадаад дуутай 2 юм цомог. Тэгээд сүүлийн 2 жил бас бид тоглосонгүй, 2-3 жил ч бараг тоглосонгүй. Хамгийн сүүлд Гранада попер концерт өөрийн чадртай 2 удаа тоглосон. 15 жилийн ойн тоглолтоо. Энэ сарынхаа одоо 11 сар шүү дээ. Одоо 11 сарынхаа 29 30-нд 2 өдөр соёлын төвөргөндөө тоглох гэдэл бүгдээрээ ажлаа үзэлтэд өглөө тал дэшээ гараад л явж байгаа юм да. Нэгэн уран бүтээлийн андууд болоод одоо 15-6 жил болжээ. Тэгээд олон тоглолтуудын ард бид хамтдаа гарч ирсэн. Тэгээд нюансынхаа тоглолтын дээр бас оролцож тоглоод бид яг дуу хоолойг хийл гэдэг хөгжмөнтэй бас харьцуулахад ямар сонир сайхан содон байдгийг гэдгийг цөмөрөө үзүүлье
гээл бас хамтдаа гоё уран бүтээлийн санаасад бодлоо солилцдог үргэлж яг бидний нэг юм ижил төстэй чанар гэвэл мэдээж сонгодог урлаг гэхдээ яг сонгодог урлаг гэхэлэр хүмүүс дөлөөд нэг тийм харийн гэж бодогдохгүйгээр маш их ойрхон яг хүмүүсийн хамгийн чихэнд нь ойр байдаг тэр сайхан уран бүтээлүүдийг яг тоглох хэрэгтэй юм байна. Ер нь тэгэл сонгодог урлагийг арт түмэнд ойртуулах яг энэ чинхүү хүсэл зорилго маань биднийг үнэхээр найз нөхөд болгосон. Би чин сэтгэлээсээ та бүхнийг хайрлж идэг. Тэгэхээр та нар минь 15 жилийнхаа айн баярыг сэтгэл зүрхнээсээ сайхан тэмдэглээрээ. Тэгээд урлагийн буян их гэж бид нар дандаа ярьдаг тийм үү. Тэгэхээр тэр их урлагийн буян үргэлж биднийг хор бороо шиг гүйвүүлж байгээ гэж би бас найз нартаа хүсмээр байна. Nuance Монголын анхны популяр хамтлаг 15-аас хүрлээ. За орцгоё. Манай урлаг. Nuance 15 жилийн өмнө тоглолт. Анхны гарсан тайзг бол 1984 онд үйлдвэрчний төв зөвлөлийн соёлын ордны тайзан дээр л анх гарч байла. Тэр маань хүүхдийн язгуур урлагийн анхны хүүхдийн чуулга, солонгос чуулга гэж эндээс миний урлагт гарах гараа маань эхэлсэн юм аа. Тэгээд үйлдвэрчний төв зөвлөлийн соёлын ордонд тоглолтоон тоглоод одоо тэр бичлэг маань телевизийн алтан фонд байдаг л да. 84 оны бичлэг маань. Тэгээд одоо сонирхол санагддаг. Цаг хугацаа гэдэг салхимт хурдан өнгөрдөг юм байна. 15 жилийн өмнө Nuance хамтлаг байгуулагдаад Монголд pop opera гэдэг урсгалыг оруулж ирж байхад олон улсууд гайхаж, олон улсууд баярлаж, олон улсууд хүндэлж, олон улсууд бас эргэлзэж ирсэн. Nuance 15 жилийн өмнө тоглолт. Энэ бол их гайхамшигтай дууны төрөл. Энэ төрөл бол мэргэжлийн хувьд ч тэр хэлний хувьд ч гэсэн тэр их өндөр боловсрал, өндөр авиасыг шаарддаг юм төрөлтөө pop opera бол. Удалгүй тэгээд дүүнэрийнхээ нэг том тоглолтыг хийж гисэн. Энэ бол UB Pulse-ийн концертын танхимыг 2 өдөр үзэгчдээр дүүргэсэн. Маш сайхан тоглолт болсон. Дараа нь би дүүнэрээ албан ёсоор ураад бид нэр 2008 онд байхаа Испанийн Зарагоза гэдэг хотод болдог дэлхийн 96 орн оролцсон экспот авиац. Энийг бол би бүр бодлогоор авиац. Яг гэвэл бол Nuance хамтлагийнхан бол Итали, Орос, Англи, Испани хэл дээр болдог. Тэр сумаа Испаниуд бол өөрийнхөө дуу хоортой бол ямар хайртай, ямар дуртай байлаа. Тэгээ бидний тоглолт бол 45 минутын тоглолт байсан. Тоглолт маань даруй цаг 30 минут болсон. Задгай талбай тоглосон энэ тоглолтод сэтгэлд нь хөрсөн испанчууд бол Nuance хамтлагийнхныг бол тайзнаас буулгахыг хүсэв. Бидний хойч үе залуучууд маань ямар их сайхан авиастай болоо вэ? Эднэрт бол дэлхийн давтсан, дэлхийд гарах том гарсан нээлттэй байдаг юм байна гэдгийг бол дахин мэдэрсэн юм аа. Тэгээд дүүнер маань тэр цагаас хойш бол олон сайхан тоглолтуудыг хийсэн юм байна. Гэхдээ энэ салхимт өнгөрсөн энэ 15 жилийн хугацаанд Nuance хамтлагийнхан миний хамгийн хайртай дүүнер гайхалтай сайхан хөдөлмөрлөж чадсан. Nuance гэж хэн бэ? Энэ хамтлаг Монголын хөгжмийн дууны урлагт ямар үр гүйцэтгэж байгаа вэ гэдгийг бол тунхаглан зарлж чадсан гэж би дүүнэрээр бахархаж сууж байна. За хатагаа уулзаад урлагыг өгчлөө. За энэ билет гарсан баг шүү. 29-ных нь марг дуусч байгаа юм шиг байна. Энэ 30-ны билет. Дөрд одоо манай балетын бүжигчид орж байгаа. Nomadic балет гэж. Тэгээд манайх тоглолтондоо бол бид гурвлуулна. Тэгээд босд нь бол дандаа бүжигчид оролцож байгаа. За хамтлагийн маань 15 насны ойн баяр гэж хэлж болно. Балетын бүжигчид орж байгаа. Манай Улаан Сарнагийнхан орж байгаа.
За нюанс хамтлаг анх байгуулж явахдаа хүүхдүүд маань одоо байгуулах хэрэгтэй, дуулах хэрэгтэй. Тэгвэл тэр гарч ирсэн pop opera энэ жанр бол одоо ховор өмнө байгаагүй. Улсууд анхандаа болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу? Энэ дуурийн том бүтээлүүдийн 3 хүн дуулдаг ямар хүчтэй юм гээд анхандаа тийм яригдаж яг сүүлдээ дуулсаар байгаад эзэр маань хүмүүсүүдийг өөрсөндөө татаж сайхан уран бүтээлүүд хийж одоо ард түмний маань залуучуудын маань тэр үед гадаадын үзэгчдийн сонс дуртай ийм хамтлаг болсон юм аа. Ганц нэгэн дуу дуулж болдог, ганц 2 3 дуу хамтлагууд сонгодог бүтээлийг дуулж болдог тал байвч энэ бүтэн одоо 2 цагийн программаар бэлдэж байна. Нэг сайхан уран бүтээлүүд болмаар би зүгээр хөгжмийн дунд байд, урлагийн дунд, дуучны дунд байдаг боловч 29 нэтрийг тоглоно эхлээд одоо энэ сайхан уран бүтээлийг үзэхийнсэн төсчтэн хүлээж байна. За нюанс хамтлаг маань Монгол төдийгүй дэлхийн 20 гаруй орноор явахдаа сонгодог бүтээлүүдийг сонгодог урлаг хөгжсөн газар очдог тухаас бол маш хэцүү. Монгол хүн ирчээд энэ ийм дуунуудыг дуулах нь энэ сая ийм репертуартай тоглолтыг хийнэ гэж боддог гадныхаа ямар хүлээж байсан бүүмэд анхандаа гайхаа сүүлдээ мэлүүрсэн гэж би ойлгож байгаа. Ингээд энэ 11 сарын 29-30-нд соёлын төвөргөнд хамгийн сайхан тоглох концертын залд нюанс хамтлаг маань бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх нэ. Энийг үзэх хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Одоо сонгодог бүтээлүүдээ ганц нэг үн дуулдаг болохоос ингэж гуруулаа ингэж дуулж хамтлаг тэгээд одоо их мэрэгжлийн өндөр түвшинд одоо эдгээр маань тоглох болон дуулах юм учраас бүгдээр сонирхцгаая. Соёл урлагийн сургуулийн дуулаачаа ингэж анх шалгуулад Монгол Улсын говьч Хичээ орлоо багш Лаасрам багш хоёрынхаа шалгалтанд одоо тэмцэж өнөрөө үтээр одоо шалгуулж дуучин болох одоо анхны гараага багш нар дээр очиж манай өнөрөө Монгол Улсын ардын жишин Жаминжо багшийн удирдлаганд очиж би Монгол Улсын ардын жишин Загцран багшийнхаа одоо манай зага багш чинь Монголын анхны дуурийн эмэгтэй дуучин шүү дээ. Гайхалтай сайхан, гайхамшигтай тийм сайхан хоолойтой дуучин байлаа. За бие даасан тоглолт бол 9-ийг хийсэн байна. Одоо манай 15 жилийн ойн тоглолтойгоо нийлвэл 10 бие даасан тоглолтой болно. За 4 цомог гаргасан, 2 монгол дуутай, 2 гадаад дуутай тийм цомог гаргасан. Нюанс 15 жилийн өмнө тоглолт. 15 жил болох хугацаанд маш их өсөлттэй өөрсдийнх нь хоолой, чанар, дуулалтын одоо тэр хоолойны салгалт тэр чансаа бол улам одоо ахиж ирсэн. Тэгээд маш хөдөлмөрч залуучууд уран бүтээлийн урын санг үргэлж одоо баяжуулж байдаг. Сонгодог одоо тэр хэлбэрээсээ бол дуулалтаараач тэр ховцолтаараач тэр бүх зүйлийг бол сонгодог хэлбэрээр авч явах талаар бол байнга одоо ингэж авч анхаарч авдаг болохоор зэрэг бас хэд хэдэн удаа гадаадд тоглож байсан тоглолтуудыг бас бичлэгүүдийг үзэж байсан тийм хоо зэрэг хаачаг явж дуулахад манай Монголын нэрийг барьж чадах бас тийм одоо шилдэг анхадагч сонгодог ийм сайхан хамтлаг гэж бодож авдаг. Тэгэд энэ одоо манай одоо ихэнх уран бүтээлүүд энэ CD цомгууд бол их нь MD design мөнхөө гэд манай нэг найз байдیں۔ Манай нюанс хамтлагийн одоо хуурай найз миний бол найз ийм залуу их cover хийдэг. За тэгээд дуу бичлэгнийхэн тал дээр бол одоо энэ аранжировк хоолой бичлэг мастеринг бүх юм нь одоо Чингис хаан хамтлагийн төгөлдөр гурч манай байдрах маань одоо хийдэг. Бид бас уран бүтээлийн бас ах дүүс нэгнтэйгээ бас одоо ажил уран бүтээлийн сайхан холбоотой юм ах дүүс байдгийг. Нюанс 15 жилийн өмнө тоглолт. Манай нюанс хамтлаг маань мэдээж Монголын одоо анхдагч одоо классик pop опера чиглэлээр одоо энэ стилийг сонгож одоо Монголдо одоо сайхан уран бүтээлүүдийг одоо тойрсон. Тэгээд яг энэ студиэс бас сайхан уран бүтээлүүд гарлаа. Эдрийн нэг л ерөөсөө зарчим нь хөгжмийн найр болгоно яг pop opera стил байх хэрэгтэй гэдэг байр суурийг бол хатуу баримталж хийх ёстой. Одоо жишээлбэл pop ч юм уу чиглэлээр хийчихлээр юм чинь rock pop-ын руу чиглэлээд орчихно. Тэгэхээр дугуурлалтын юмуд нь бас эдрийн хувьд одоо хамтлагийн хувьд бол зөвхөмжгүй бол авчдаг. Дан оркестртэй болоод зохиолоор бас сонгодог руугаа явчих гад байдаг. Тэгэхээр энэ одоо бас нэг учир дуталтай ч юм уу нэг pop opera гэдэг нэг стайл нь
одоо алдагдчих гад байдаг. Тэгэхээр яг л энэ нэг pop, rock pop энэ нэг классик тийм ээ. Энэ сонгодог хөгжим хоёрыг ерөөс яг ингэж нийлүүлсэн л хөгжим найруулгатай. Монгол дуу нүртэл бүгдээрээ тийм баг. Та баг монгол дуунуудыг бас сонсч л байгаа. Ерөөсөө дан оркестр давмгаалсан. За тэгтээ мэдээж цахилгаан гитар мэтэр яг л rock pop элементүүд нь байж идэв. Яг л энэ гадаад интер стандарт ямар байдгүй яг тэрийг л 100% шингээж хийж байгаа. За энэ Ижимийн нэгтлэхий гэж энэ дуу Монгол Улсын урлагийн ойцтгэлтэн Балхчуу ах юм байна зохиосон. Ижимийн нэгтлэхий гэж энэ дуу бас өөрсдийнх нь төрөл жанрт оруулж дуулсан байгаа. Энийг сонсцгоё. Эргэх орчлонд ганцхан цэнцгэрхэн дэлхий сундалай чи орчлоо. Нюанс 15 жилийн өмнө тоглолт. Одоогоос 15 жилийн тэртээ Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэбат маань унган багын найз ирээд дөрвөн авиаслыг залуу байна, хамтлаг байгуулъя, их хол явна гэж намайг ятгаж хэлж байсан. Тэр дөрөв бит хоёр зөвшөөрч хамтлаг байгуулах ажилдаа шуурхайлж ороод тэр үеэр нь би Турк явах таарч ажиллаар тэндээс дүүнэртэй сайхан костюм авч өгнө гэж биенийх нь хэмжээг авч яваад нэг тийм хүрэн анхны тоглолтын хувцсын костюм авчирч өгч байсан. Дүүнэрт маань хувцсныг таарсан, уран бүтээлэн шиг амжилтаа ихэлсэн. Өнөөдрийг хүртэл өөдрийг яваад нь би их баяртай байд юм аа. Та бүхнийг Нёсийн 15 жилийн тоглолтыг заавал үзээрэй гэж хүсэх байна. Дүүнэртэй амжилт хүргэж, амжилт хүсэж баяр хүргье. Уулаачаа ингээд 5 жил сураад 2001 онд дүүргээд шууд улсын дөрвөж Эрдмийн театрын үүдийг татж орж байлаа. Тэгээд улсын дөрвөж Эрдмийн театрын сахирлаар Монгол Улсын гавьяа Эрдэнэбат ажиллаж байсан. Тэгээд ярих маань эднэрийг бас халуун сайхан үлээж авсан, халуун дотн үлээж авсан. Тэгээ одоо мэргэжлэр ажиллах тийм боломж олдлоо гэж би өөртөө бас бодчихсон. За тэгээд одоо тэнд байжгаад дөрвийн театртаа ороод байжгаад цог төгссөн. Солиорлог сургуулийг цог төгссөн. Манай өнрөө за манай ингэ төсөн их тайван гээд залуу байгаа. Тэгээд манай боргооч нь дөрвийн театрт орцсон байсан. Нэлээд хашаар туршлагатай дуучин, сургууль төгсөөгүй гэсэн бас тэнд чинь бас нэг дуучин гэсэн бас нэг цалгуун шинтэй бас нэг залуу байлаа. Тэгээд тэнд бид нэр цайны газарт ярьж сууж байгаад ер нь нэг хамтлаг болвол яасан. Хамтлаг байгуулалаа л та гэдэг. Тэндээс л одоо Нюанс хамтлагийн гараа эхэлсэн дээ. Одоо тэгээд хамтлаг маань нэг 15 жил болцсон байна. Тэндээс хүмүүсийн дэмжлэгээр за тэр дундаа бас Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэбат ах юм аа. Дэмжлэгээр одоо анх одоо байгууллагынхаа шинжилгээ арга хэмжээнд бид нар дуулаад л юу болж ил хамтлаг гэж зарлуулж ил. Нюанс 15 жилийн өмнө тоглолт. Урын сангийн сонголтыг бол амраа өнрөө бас өөрөө зохион багс ганц нэг дуунууд би ер нь бол бас яран өгсөн болгоныг аваад байхгүй эсвэл сонссон болгоно шүүрч аваад байхгүй. Жишээ нь мөнгө гэдэг дуу бол яг тухайн цаг үедээ бол эдний хамтлагийг алдаршуулахад бас үүрэг гүйцэтгэсэн алтан хоёрын гавьяатын дуу гэдэг юм уу. Тэгээд тэрнгээрээ дамж нөгөө эхлээд публик танил болно гэдэг чинь бол яг популягаар шууд танил болно гэж бас байхгүй шүү дээ. Тэгэхээр тул хэд хэдэн Монгол маягийн дуунуудыг бол нэлээд сайн дуусан дуунууд бий. Тэр ахмын нэргээд их сайхан дуунууд бий ер нь. Тэгж байгаа тэгээд танил болсныхоо дараа бол тэгээд эдгээр их айхтраа таагчтай тоглолтондоо ч гэсэн ихэнх популягаар оруулаад дундуур нь чимэг болгоод Монгол бүтээлүүдийг оруулаад яваад байдаг. Үндсэн шугамаа бол алдахгүй гэсэн зарчимтай. Энэ нь одоо өсөж өндөхт нь бас хэрэг болж байгаа маа л гэж боддог юм да. Урлаг тайртай хүмүүс бас бидний уран бүтээлийг дэмжиж ядаж наацах нь гэтэл одоо тоглолтын хувцас
бүх юмар л одоо дэмжиж урамшуулж бас урам зориг өгч байсан. Коля гэдэг ах үгүй анхны манаас хувц сонор гэсэн. Тэг Коляхтаа бас их баярлж авд юм. Тэг Коляхтаа бас баярлснаа илэрхийлье. Тоглолт нь болоход бас цөөх хоног үлдчихлээ. Тэг яг ихэнх ажил зэгцэрч гисэн байгаа. Болчихсон байгаа. Одоо бидэд өөрсдөө хувийн бэлтгэлийгээд оройдоо өдөр гадуур амжуулах хүнтэй уулзах ажлуудаа амжуулж чад үдээс хойш орой студиэрээ өөрсдийнх нь бас бэлтгэлээ гэж дуугаар бэлтдэг. Нюанс 14 жилийн өмнө тоглолт. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Урлаг гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Энэ дотор сонгодог урлаг. Миний урлагийн тайзан дээр тааралдсан хамгийн сайхан хөгжилтэй, хамгийн сонгодог 3 залуу бол Нюанс хамтлагийнхан. Монголын хөгжмийн ертөнцийн хамгийн сонгодог хэлбэр бол сонгодог урлаг. Энэ сонгодог урлагт өөрсдийнхөө байр суурийг хэдийнэ тунхаглан сонгодог урлаг гэдэг хичнээн сайхан юм бэ гэдэг энэ зүйлийг Монголын залуучуудад үлгэр дуурайд болон үзүүлж яваа Нюанс хамтлагийнхан 15 жилийнхэн хойг тэмдэглэх гэж байна. 11 сарын 29-30-ны өдөр соёлын төвөргөнд уулзцгаая. За, Дуурийн театрт би бас 10 гаруй жил ажилласан. Тэр ажиллаж явах хугацаанд одоо 30 гаруй дуурьд тоглосон байна. Байна. За. За, явж ил байна. Одоо Дуурийн театр руу явж байна. Бүжигчтэйгээ нэг уулзаадах юм. Тэгээд Эльба Цезарс ярьсан хувцснууд ч бэлэн болсон гэж байна. Тэгээ хувцаа ярьж үзээрэй гэдэгсэн шүү. За тэгээ хэдүүлээ одоо за нэг цагийн дараа уулзах удаа нэг. Нюанс 14 жилийн өмнө тоглолт. Тэр Нюанс хамтлагийг анх сонсоод бөөх ингэж одоо бас Монгол залуучууд бас дуулж болдгийм байна. Тийм ээ, сонгодог урлагийн хэлбэрээр мөртлөө pop хөгжмийн одоо хөгжмийн найруулгаар оркестровкоор ингэж дуулж болдгийм байна гэдгийг дуулж гарч ирэхэд зөвхөн үзэгчд бас гайхшраад зогсоогүй. Монголын урлагийн одоо салбар салбарын хүмүүс бол гайхаж исэн. Нюанс хамтлагийг тийм ээ орчин үеийн залуучуудад тийм ээ сонгодог урлагийг ойлгож сонсоход нь асар том гүүр болж өгсөн гэж ойлгодог. Тэгээ тэр үргээд сайн биелүүлж байгаа. Ганцаараа дуулахдаа бүгдээрээ солистууд. Заримдаа солистууд эвэлж хамтлаг болж чаддгүй штэ. Тус тустай байдаг. Эднэр солист мөртлөө яг хамтлаг болохоор яг өөрийнхөө одоо байранд очиод хамтлаг яаж дуурах ёстой гэдгийг яг өөрснөө мэдэрч тэгээ масар том уран бүтээлийн хувийн зохион байгуулалттай, уран бүтээлийн зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, соёлтой, боловсралтай тийм залуучууд санагддаг л да. Тэгээ сүүлийн бас нэг 2-3 жил бид нэр одоо энэ Орос албаны улсын одоо захын хатууд даруулаа гэж итгээд бас мэлээдгүй явлаа. Тэгээд тоглолтын сэн сайхан гэх юм бол зөндөө хөгжилтэй явдлууд, зөндөө урсамжтай явдлууд бас их болдог. Манай боргийн ах чинь бас их оногоонд орно. Би ч бас өөр оногоо ярихлаараа би өөрөө оногоонд орчих гэдэг. Нюанс 14 жилийн өмнө тоглолт. Академик театрт үүсч хөгжсөн гэдэг юм уу? Энэ утгаараа тэд нар зохион байгуулалтын маш өндөр түвшинд ажиллаж ирлээ. Ерөөсөө яг нөгөө Эрдмийн театрын зохион байгуулалт, Эрдмийн театрын сахилга бат. Тэгэхээр энэ нь бол уран бүтээлийн том сахилга бат болж эргээд уран бүтээлтэй хандж байгаа хандлага нь эргээд үзэгч олондоо одоо маш их тийм сайхан харагдах, зөв дуурах, тайзан дээр зөв бие авч явах. Хэллэгийн хувьд бол ярих юм байхгүй. Маш сайхан цэвэр. Ягаад гэвэл хөгжимчд дуучдаг бол чих бол маш сайн байдаг гэдэг утгаараа бол энэ дээр бол ямар ч файлшвал энд сонсогддгүй нь их сайхан. Монголын одоо хөгжмийн урлагийн нэр сүрийг бас гадаад авч явж байгаа ойлгомжтой. Маш олон удаагийн гадаадуудын арга хэмжээ, Монголын соёлын өдрүүд, тийм ээ, энэ хамтлагийн өөрийнх нь удаа илэн тоглолтууд тэр дундаа одоо энэ урлаг маш их хөгжсөн одоо орнуудад, Европын орнуудад, Америк тэр дундаа одоо бүр зэрэгэлдээ Бурятч гэсэн энэ хамтлагийн нэр сүр бол ерөөсөө яг хамгийн супер жүжигчдийн хэмжээнд одоо тооцогддог хамгийн том баяр баясгалантай эдрийг урддаг. Энд чи эргээд Монголын сурчлагаа бас давхар явж лээ байхгүй. Тийм болохоор би үнэхээр манай дүүнэр бол их зөв явж байна да. Энэ бас хөгжмийн ертөнц дотор хөл гараа олоод гიშгэж чадж байна да гэж би бодож чаддаг юм аа. Нюанс 14 жилийн өмнө тоглолт.
porque muy despreciado, por eso no te perdono llorar. Ese amor llega así, esta manera, no tiene la culpa. Amor de compra-venta, amor de en el pasado. Ven, 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 ven. Нюанс 15 жилийн маань тоглолт. Тоглолтын хувцсыг маань бүрдүүлж өгдөг Эльпа Цэсэрсийнхаа инхтүү ягч Тунгаах хоёртой бас баярлж байгаагаа бас хамтлагийнхаа өмнөөс илэрхийлэх нь зүйтэй байхаа. Тэгээ та бүгдний хувцсаар одоо бидний дуу хоолой, за бидний одоо тэр уран бүтээл, тоглолт үнэхээр сайхан болдог шүү гэдгийг бас хэлмээр байна. За энэ бол их гоё дуу. Ромео Жюльетте мюзиклийн Le Roi du Monde гэж нэг сайхан дуу. Франц хэл дээр. Тэгээд бас хамтлагч нь бас нэг бодлын бас амралтаа ямар нэгэн уран бүтээл ажил төрөл гарвал цогтаа шийдвэрээ гаргаад цогтаа асуудлыг ярилцаа шийддэг болохоор тэр тал дээр их сайхан байдаг. За мөн бас тоглолт ажил төрөл гарахад босоод бүгдээрээ ажиллаа хувааж байгаа, хуваарлж аваад хуваарлсан ажлуудаа бүгднийг сайхан хэмжүүлээд явчихлаар цаг хугацааны үед бас их тохиомтой сайхан байдгийг. Нюанс 15 жилийн маань тоглолт. Soledad, vuélveme otra feliz, Isabel. Si sono giorni in cui non dormo e penso a te, sto chiuso in casa col silenzio per amico, mentre la neve dietro i vetri scende giù, ti aspetta qui. Vicino al fuoco, in questo inverno c'è qualcosa che non va, non è Natale da una volta nella vita, poi esiste il dolore al bailar, Angelina, todo va a salir bien, no pierdas la fe. Silencio me llena de recuerdos de pena, de nostalgia de ayer. Estoy solo, me envuelve una fría luz de gas. Fragancia caliente de Marco, Virgen Morena. Granada, tú tienes de lindas mujeres de sangre. 'Cause 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 'c
Монголын анхны популяр хамтлаг 15-наас хүрлээ. Соёлын дүүргэний дайдснаа 2016 оны 11-р сарын 29-нд 19 цагаас Нюанс 15 жилийн өмнө тоглолт.